Намайг Далхаа хөвгтэй Бямсран гэдэг маань мөн хайрхны байгалийн төгсөлбөрт газарт Ховд аймгийн Нүвэн цэцмийн Уласт багийг хариуцсан байгаль хамгаалагч гэдэг. Би аавынхаа ажлаар бас өөр маш их бахархдаг. Энэ Уласт гэдэг сайхан байгалийн сайхан бүрдсэн нэг нутгаа үргэлж хайрлаж хамгаалахын тулд өөрийнхөө бүх зүйлээ зориулдаг учраас маш их бахархдаг. Тэгээд ааваасаа маш байгаль хайрлах гэдэг ямар сайхныг сурч мэдэрч байгалийн сайхныг одоо ааваасаа үлгэрлэж авсан. Тэгээд маань 11 жил байгаль хамгаалагчаар ажиллаж байна. Манай өвөө бас 30 жил байгаль хамгаалагчаар ажиллаж исэн. Тэгээд 11 жил ажиллахдаа ажилласаа ерөөсөө шантралгүй амьдралынхаа нэгэн хэсгийг зориулсан болохоор үнэхээр бахархахын аргагүй байдаг. Тэгээд аавтай хайртай шүү. Тэгээд бүх байгаль хамгаалагч ах эгч нартаа дэлхийн байгаль хамгаалагчдын нэг өдрийн баярын мэнд хүргэе.